Жаасан байна уу? За өнөөдөр боломжгүй гэж бодсон зүйлийг боломжтой болгодог 3 арга байна. За энийг бол ерөөсөн бүр арга биш. Хууль гэж бүр нэрлэжсэн ийм зүйл байдаг юм байна. Энийг би бас ойрын үед ном уншиж сая ойлгосон. Тэгээд та бүхэнд одоо мэдээлэхгүй болохгүй гэж бодоод өнөөдрийн энэ бичлэгийг хийж байна. За Иранда орохын өмнө бас таалрах зүйл байна. За саяхан хежээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэдэл хүрээдэг ном хэвлүүлсэн. За энэ номыг одоо маш олон хүн худалдаж авсан. Тэгээд сэтгэл комент бичсэн та бүхэндээ маш их баярлалаа. За энэ ямар учиртай ном бэ гэх юм бол оройтно гэсэн ойлголт ерөөсөө хежээч байхгүй. Мөрөөдөл гэдэг бол ерөөсөө алга болтгоо. Өөрөөр хэлбэл хүлээж идэг. Тэгэхээр тэр мөрөөдлийг биелүүлэхэд бас арга байх хэрэгтэй. За энэ арга нь бол энэ номонд бичиж оруулсан энэ мөрөөдөл биелүүлэх шидэдэл хүрээдэг 10 арга юм байна. Энэ 10 аргыг эзэмших юм бол өөрийн чинь хүлээжсэн алга болох тэр мөрөөдөл тэр хүсэл биелнэ. За энэ түлхүүрийг яаж олсон юм? Энэ аргыг яаж нээсэн бэ гэх юм бол 3 жилийн хугацаанд 300 гаруй подкаст хийхэд 1000 гаруй ном жохолыг уншиж ашигласан. За эндэн шүүн тунгаалт хийгээд боловсруулж гаргаж ирсэн. Хамгийн шинэ үед дэлхийгээр яг энэ арга техникүүдийг ашиглаад өөрийнхөө хүсэл жорлог мөрөөдөлд хүрдэг юм байна гэд ингээд 10 түлхүүр гаргаад аваад ирсэн юм байна. За тийм учраас энэ номыг авсан нууц төлбөртэй болсон мөрөөдлөө одоо ихлээд биелүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье, амжилт хүсье. За одоо өнөөдөр ярих агуулгад оръё. Энэ дэлхийн ертөнцийн тэр тусам биднээ өдөр тутмын амьдрал донд боломжгүй гэсэн зүйл бол ерөөсөө байдаг. Хэрвээ өнөөдрийн ярих гэж энэ 3 хуулийг аргийг мэдээд авах юм бол бүх юм одоо боломжтой болно. Энийг бол зөвхөн арга гэж ярьж байгаа юм биш. Бүр хууль гэж гэх байхгүй юу? Одоо бид нар бол маш олон хуулийг одоо мэддэг. Математикийн тоо бодлогын маш олон хуулиуд байдаг. Гурвалжингийн 3 жинхэнэ нийлбэр нь 180 гарац гэдэг ч юм уу. Ньютоны татах хүчний хууль гэдэг ч юм уу. Гэх мэтийн ийм хууль төрмөд байдаг. Тэгвэл энэ амьдрал донд бас амьдралын хууль боломжгүйг бас боломжтой болгодог ийм хууль бас байдаг юм байна. За энэ хуулийг хэн гаргаж ирсэн бэ гэх юм бол энэ Английн чохоолч клерк гэдэг хүн гаргасан юм байна. За энэ клерк бол хиймэл дагуулад бий болоод бүтээлхийгээр интернетээр холбогдох болцоотой болно гэдгийг бүр 1945 онд хэлчихсэн орчлаад. Тэгсэн тэр нь болтой жир үнэхээр боломжтой болчихсон. 45 онд бол хиймэл дагуулад интернет гэсэн төсөөлж байгаагүй байсан үе. Тийм учраас ийм одоо их хүчтэй хэрвээ энэ хүнээ энэ 3 хуулийг ойлгоод хэрэгжүүлж чадах юм бол бүтггүй биелэхгүй юм гэж ирсэн байхгүй юм байна. Асар том одоо ийм шинжилгээ ухааны нээлттэй холбогдолтой зүйлүүдээс өгшүүлээд бүр өдөр тусмын өчүүхэн жижиг асуудлууд ч гэсэн бүр биелэх болчиход. Би бол үнэхээр одоо өөрийгөө азтай гэж бодож байгаа. Өнөөдөр ийм 3 хуулийг мэдснээр за ингээд энэ 3 хуулаа маш товч тодорхой бонхон жавах чанд багтаад ярьж тайлбарлая. Та бүгдийн амьдрал бас хэрэг болж магадгүй. За энэ хуулийг бол англиар нь японоор нь бас оруулж сонирхтой хүмүүсүүдгээ харьцуулаад судлаад өөрийнхөө сайн мэддэг хэл дээр чэйжлээд явж болно. За нэгдүгээр хууль. Туршлагатай боловч хөгшин эрдэмтэн ямар нэг зүйл боломжтой гэж хэлэх юм бол бараг үнэн байдаг. Харин боломжгүй гэж хэлэх юм бол ихэвчлэн буруу байдаг гэсэн. За ийм хууль. Анх ингээд хэлсэн бол энэ ч юу хэлж үгүй. Хинэтээ сонсгоно. Туршлагатай боловч гэж байгаа юм. Хөгшин. Тэгээд энэ бол эрдэмтэн ямар нэг зүйлийг боломжтой гэж хэлэх юм бол ихэвчлэн үнэн байдаг гэж байгаа. Итгэж болно. Харин боломжгүй гэж хэлэх юм бол ихэвчлэн буруу итгэсэн хэрэггүй. Энэ бол гайхамшигтай хууль. Нэг л өөр хэлэх юм бол биш та. Настай хүн болно гэж хэлэх юм бол над чинь болно гэсэн үг. Болохгүй гэж хэлэх юм бол тэр худлаа гэсэн үг. Бид нарын аав ээж өвөө эмээнаар худал хэлж гин үү үнэн хэлж гин үү гэдгийг мэдэх бас нэг арга юм байна.
Тэд нар хэрвээ болно окей гэж хэлж байгаа юм бол болно гэсэн. Чи чадна, чи хүрнэ, хий гэж хэлж байгаа юм бол гарч байгаа байхгүй, ямар ч асуудал байхгүй. Тэд нарын үгийг сонсож дагаж болно. Харин биш. Нас явж байгаа аав ээж өвөө өмөө чинь хэрэггүй, чи чадахгүй, боломжгүй гэж хэлж байгаа юм бол тэр худлаа хэлж гэнэ гэсэн. Сонсно хэрэггүй гэсэн. Тэгээ энэ бол одоо үнэнхүү одоо бидний амьдралд бол жив жинхнээс ашигтай лоожин болох ийм хууль. Ямар үгийг дагахгүй болно гэсэн үгийг дагна гэсэн. Болохгүй гэсэн үгийг сөрнө гэсэн. За яагаад үгтэй жирэг энэ дэр бол хэлж байгаа юм. Нэгдүгээр бол туршлагатай, хоёрдугаар бол хөгшин, гуравдугаар бол эрдэмтэн гэж байгаа юм шүү дээ. Гурван үг байна. Өөрөөр хэлэх юм бол туршлагатай мөрдлөө нас агчсан тухайн чиглэлийн хүн болно бол болно гэсэн үг. За бид нар ямар нэгэн том асуудлыг шийдье гэдэг. Зөвхөн одоо амьдралын хүрээнд биш. Улс орны хэмжээний одоо том асуудлыг шийдэхийн төлөө эрдэмтдийн зөвлөл хуралдадаг. Эрдэмтэн мэрэгжилтнүүдийн зөвлөл хуралдаад байр суурь илэрхийлждэг. Тэгэхээр ийм зөвлөгөөнөөс гарсан шийдвэр юугийн дагахгүй тэр болно гэсэн тэр шийдвэрийн даг хэрэгтэй гэсэн. Хэрвээ би өөрөө ерөнхий сайд байгаад зөвлөлийг хуралдуулаад тэндээс болно гэсэн шийдвэр гарах юм бол тэрийг хэрэгжүүлж болно гэсэн. Харин болохгүй гэсэн шийдвэр гарах юм бол яг тэрийг сөрж болно гэсэн. За жишээлх юм бол нэг том төслийг хэрэгжүүлэх болох уу гэдэг асуудлыг хэлэлцүүлж байгаа юм. Хийж болно гэсэн зөвшөөрөл гарсан бол окей. Тэрийн дагаад хийж хэрэгжүүл. Болохгүй гэсэн шийдвэр гарсан бол яг. Тэгвэл багсад хэрийн сөрөөд хийж болно гэсэн. Хэрэгжүүл болно гэсэн. Яагаад гэвэл жирэг тэр болохгүй гэж үтсэн зүйл бол тухайн шийдвэрийг гаргаж аваад тэр хүний хувьд туршлагагүй зүйл байсан. Туршиж үжээгүй. Эсвэл ялгдсан, зоригмохсон, хаширсан. Тэр тусмаа нас явж байгаа хүмүүс явд. Бууж гсэн хүмүүс. Тэгэхээр шинэ боломжийг бий болгоё гэх юм болвол заавал боломжгүй гэсэн зүйл хүч сарж ижил боломжтой болох. Тийм учраас боломжгүй гэж хэлсэн хүний үг бол шантарсан, зоригмохсон, эрч хүчээ алдсан. Ийм хүмүүс юу? Олон жишээ байна. 1903 онд л Тэнгэрд нисэх боломжгүй жүжижсэн байна. Тухайн үеийн хамгийн нэр хүндтэй физикч Лорд Кенвин болвол нисэх онгоц гэдэг юм бүтэх боломжгүй мөн нисэж чадахгүй гэж хэлсэн. Гэсэн ч гэсэн байж шүү дээ. Райт ах トゥ хоёр нисэх онгоц хийгээд Тэнгэрд ниссэн. Тийм учраас тэр боломжгүй гэдэг нь худал байсан. Бүр 1943 онд IBM-ийн захирал дэлхий дээр ерөөсөн 5хан ширхэг компьютер байхад л хангаалттай гэсэн. Тэрнээс олон компьютер байгаа хэрэггүй гэсэн. Тэгэхээр өнөөдөр хөтөж ирэг айл болгонд тончаар 5 ширхэг компьютертай байж байгаа. Тэрнээс илүү хүчтэй гар утас, таблет нэг хүнд хэдэд байж байна. Хэн ч одоо гар утас компьютероор кино үздэг болно гэж бодож байгаа. Тийм учраас тухайн үед 2000 онд Netflix-ийг гарч ирэх үед блокбастер худалдаж аваагүй байдаг юм. Гэтэл худалдаж авсан бол энэ үед дэлхийн хамгийн том пүүс компаниуд энийг хөлсөн байна. Хов хүний хөгжилд бүр илүү холбоотой. Бизнес эрхэлж чадахгүй, гадаадд сурч чадахгүй, хүссэн дурлсан хүнтэйг амьдарч чадахгүй. Янз бүрийн одоо чадахгүй боломжгүй гэж үжиж байгаа. Энэ бүх зүйл болвол бүгд боломжтой. Нэглэгээр хэлэх юм бол энэ нэгдүгээр хууль болвол боломжгүй зүйл гэж ерөөсөө огт байхгүй гэсэн. Насжилттай хамаа баг. Чинь одоо хөширж ирсэн ч боломжтой. За энийг болвол энэ хижээч оройтхгүй. Мөрөөдөл биелүүлэх, шидэтлэхүүр гэдэг номдэр асар дэлгэрэнгүй ярьсан. 91 настай Раднаагүй дэлхийн аврах болсон. Боломжгүй зүйл ерөөсөө огт байхгүй. Насанд ч гарлахдаггүй. За ингээд ярих юм бол ерөөсөө асар олон жишээнүүдийг татах болж байгаа. За ямар ч байсан биш нэгдүгээр хууль болвол хүмүүсийн болно гэж хэлсэн зүйл бол баргал их хвчлэн үнэн байдаг гэсэн. Ганцхан заавал настай, туршлагатай, эрдэмтэн хүн хэлсэн үг биш. Болно гэж хэлсэн зүйл бол ерөнхийдөө мөр бол. Харин болохгүй гэж хэлж байгаа юм бол тэр их хвчлэг худлаа байдаг. Тэр бас болно гэсэн. За энэ хуулийн мэдчих юм бол бүх зүйл чинь болж бүтдэг болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол өөрийн чинь мөрөдөл бий. За одоо хоёрдугаар хууль. Хоёрдугаар хууль нь бол багсан маш гайхамшигтай. Энэ хуулийнхаа ерөнхийдөө үргэлжлэл гэж хэлж болно. За хоёрдугаар хуулинд бол ингэж хэлж байгаа юм. Боломжийн хил хязгаарыг нээхийн
цорын ганч арга нь түүнээ цаат дээд тал юм. Боломжгүй гэсэн хил хязгаарыг өчүүхэн тэдий давж үчих явдал. Боломжгүй гэдээ ерөөсөө бүх зүйлийг хоригдсан байна. Энэ үгийг хэлж болохгүй. Энэ үйлдэлийг хийж болохгүй. Ийшээ орж болохгүй. Боломжгүй. Тэгэхээр боломжгүйгийн хил хязгаарыг жуухан маш жижиг хэдэн миллиметр даваад үжиж байгаа. Тэгхийн болвол боломжтой болно. Их юм хүсээгүй хань үү. Нэг жуухан даваад үжиж байгаа. Болохгүй бол яг болчих. За бид нар бол одоо өөрийгөө гадаадд сурах чадваргүй гэж бодож байгаа. Тийм боломжгүй. Нийгэмдэр гарчихсан. Багшиж байхгүй. Ажил ихтэй. Тэгвэл биш өглөө эрт босоод 10 минутын хугацаанд зарцуулаад нэг ганц 2 үг чийжилээд өгч. Би бизнес их авьяас чадвар байхгүй. Хөрөнгө мөнгө ч алга. Тэгвэл яг маш бага хэмжээний хөрөнгө мөнгөөр жижигхэн юм хийгээд үж. Интернетээр юм худалдах ч юм. Гар дээр жижигхэн юм зардах ч юм. Тэгтээ жиргэл ойлгох эхэлнэ. Өн чинь боломжтой юм байна. За бага жиргээ орлого ороод ирэхдээ жирг урамшин. Үнэхээр олдох юм байна. Би өглөө босож чадахгүй. Ноёр хэт. Өглөө босно гэдэг бол хамгийн чухал. Эрт босно гэдэг. Тэгвэл ердийнхэн босдох чагаас ерөөсөө нэг 10 минутын өмнө босоод өгч. Тэр хил хязгаарыг маш жижигхэн даваад өгч. Хүүхэд залуучууд бол биеийн дайчдаггүй байгаа. Гүйхтэй жирэг гүйхгүй. Моожаар зурчих гэсэн санаад. Өргөхтэй жирэг өргөхгүй даахгүй. Тэгээ тэр нэг бага жирэг өөргөн хүчлээд дайчлаад тэгээ үчих юм бол боломжтой юм байна гэдгийг ойлгоно. 1954 онд болвол Рожер Беннистер гэдэг хүн тухайн үеийн одоо бас энэ чиглэлийн нэр хүндтэй гүйдэг тамирч. Хамгийн сайн. Нэр нөлөөтэй. Энэ чиглэлээр амжилттай тогсон хүн. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэдэг жирэг. 1 милийн цайгийг яаж гүйсэн ч гэсэн 4 минутын хугацаа хэрэглэнэ. Тэрнээс бага хугацаанд гүйж чадахгүй гэж хэлсэн. Эрдэмтнүүд хүртэл тэгж үжижсэн гэдэг. 4 минутаас ирвэ хурдан гүйх юм болвол хүний зүрхэн тэсэхгүй гэдэг. Тийм учраас хамгийн түргэнгүйд хамгийн хүч чадалтай энэ тамирчин 1 миль боيو 1 миль гэдэг нь болвол 1600 метр гэсэн. Энэ цагийн болтой жирэг 3 минут 59 секунд гүйсэн. Баргал 4 одоо минут гэсэн. Эннээс түргэн гүйж чадахгүй гэсэн байна. Гэтэл өнөөдөр биш үү? Бүр 16 секундээр түргэн энэ 1 милийг болвол 3 минут 43 секунд гүйсэн байна. 1999 оны амжилт. Тэгэхээр хэрвээ бага жиргэл хүчилж өөрийгөө дайчлах юм бол тэр боломжгүй жил боломжтой болно гэсэн. Гар утас гэсэн ялгаа байхгүй. Утас ихтэй жирэг заавал нэг даруулагтай товчлууртай тийм жил байдаг төсөөлжсэн. Яг л Apple гарч ирээд тэр байдлыг орчсон. Яраа ихтгэл хийхээс айдаг хүмүүс байна. Зориглоод олон өмнө гарч ирээд нэг удаа ярах юм болвол энэ чинь боломжтой юм байна гэсэн ойлголт бий бол. Жишээлх юм бол би болвол өөрөө ерөөсөн хэжээч одоо бодож байгаа. Жөөдөнд ч ерөөсөө хорж ирж байгаа. Юу төвөр болно гэж. Тэгсэн зориглоод нэг хийсэн. Тэгээд зориглоод өөрийгөө харуулад яарсан. Тэгсэн болж л байна. Живж болдгийм. Энэ дэлгэчээр телевизээр болтой жирэг тусгай одоо тэгээд ерөөсөн тэр сургуульд сурсан тийм мэрэгжлийн хүмүүс гарч ирээд ингээ ярьдаг юм байна. Нэвтрүүлж болдго юм байна. Тэгж боддог байсан шүү дээ бид нар ч. Тэгсэн чинь одоо хүн болгон одоо ингээд боломжтой болчихсон байна. Бүгд л одоо гар утсаар өөрийгөө харуулад ярьж байна. Тэгэхээр хамгийн гол асуудал юу гэхтэй жирэг. Тэр боломжгүй гэсэн зүйлийг нэг баг жирэг даваад л очиж байгаа юм. Баг жирэг хийгээд л очиж. Тэгээ халуун ногоо идэж чадахгүй хүн байна. Тэр нэг жоох амсгаад үжил. Тэгвэл тэгэл энэ чинь боломжтой юм байна гэдэг иддэг учраас. За энэ бол биш үү? Хүнд асар их одоо итгэлийг авчирж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл амьдралын бүх хүрээний зүйл ерөөсөн боломжтой болно гэсэн. За тэгвэл энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлхүүр дээр бас энэ боломжгүйгийг боломжтой болгох талаас нь асар олон талаас нь ойлгомжтой байдлаар ярьж тайлбарсан байж байгаа. Цаашдаа энэ яраны үргэлжилтийг энэ мөрөөдөл биелүүлэх шидэтлхүүрээс уншиж болно. За одоо залгаад хамгийн сүүлийн хууль 3 дугаар хууль. Зөвхөн одоо бид нар биш шүү дээ. Боломжгүй гэсэн зүйлийг боломжтой гэж үзээд боломжгүйгийн хил хязгаар руу нэвтрээд тэгээд бас болчих юм биш. Энэ дээр одоо бас дээр нь хүч нэмэх ийм арга байна. Энэ нь бол энэ Керлигийн 3 дугаар хууль. 3 дугаар хууль болвол хангаалттай өндөр төвшөнд хөгжсөн технологи
эд шидээс ялгарахгүй гэж тэгж хэлсэн байна. Эд шидэхтэй зэрэг нь Европсын хүчин чадал. Тийм одоо овцтой хүн гэдэг ч юм уу. Эсвэл одоо тэнгэр бурхан гэдэг ч юм уу. Европсын хүчин зүйлийг үйлчлэлээр одоо бий болдог гэж тэгж боддог. Ерийн хүн болвол чадахгүй гэж. Ерийн хүн огт чадахгүй. Зөвхөн тэр бөө удхан лам эсвэл тийм одоо янз бүрийн эд шидтэй овцтой хүмүүс. Тэд нарын хийдгэж билгэж тэгж боддог. Гэтэл тэр болвол биш ээ гэсэн байгаа. Зөвхөн тэд нар биш. Тэд нар байдаг гэсэн юм мэдгүй тэр талаар огт яриаг байгаа. Юу байна вэ гэдэг жирэг хангалттай хөгжсөн техник. Энэ ч л эд шид юм шүү гэж. Тэгж кэрл гэсэн. Жишээлх юм бол сая жишээдсэн. Нисэж чадахгүй гэсэн тэгээд нисдэг болсон. Өнөөдөр хүн болгон одоо нисдэг янз бүрийн хэрэгслээр нисэж байгаа. Саран дээр хүртэл одоо гарсан. За тэр нь одоо өмнө бодлын мэдгүй байсан. Ямар ч сан сансар хүртэл нисэж байгаа. Марс дээр хүртэл одоо робот буулгаж чаад амжилттай ажиллаулж байна. Тэгэхээр энэ нисэн гэдэг чинь юу юм? Хуучны тэр ном жохол энэ дээр зөвхөн эд шидтэй хүмүүст нисдэг гэж тэгж бичсэн байгаа. Тэгээ бид нар тэгж л ойлгодог. Тэгэхээр энэ бол өндөр өгсөн техник гэж гэсэн. Жүүдээр уулждаг гэдэг ч юм уу, жөн савгангаараа харилцан бие биенээр мэдэрдэг. За эн чинь эд шид. Тэгтээ зэрэг одоо өнөөдөр болвол энэ видео дуудлага боломжтой болчихсон. Гар утсаар бие биенээ хараад бүр дэлхийн өмөрчийн чат толд байгаа хүнтэй хүртэл шууд ярддаг болчихсон. Эн чинь болтой зэрэг техникийн эд шид. Тэгээ хиймэл оюухан гараа ирсэн байна. Эн чинь баргал тэнгэр бурхантай адилхан зүйл шүү дээ. Хиймэл оюухан гэдэг чинь. Асуул мэдгүй зүйл гэж байхгүй. Одоо ямар ч багш хэрэггүй болчихсон. Ямар ч мэрэгчлээ хэрэггүй болчихсон. Тэгээ шууд хиймэл оюуханаас асуухтал хамгийн зөв, хамгийн төв голч, хамгийн шинэ мэдээлэл өгч байгаа. Тийм учраас тэр Монгол бишглээс салгасан шинжлэх ухаанд итэг тэрийг амьдралдаа сайн хэрэгжүүлэх гэсэн. Тэрнээс л ерөөсөн хаягдаж болохгүй. Тэгхийн болвол боломжгүй зүйл бүгд боломжтой бол. Хуучин зөвхөн үлгэрдэл байдаг. Эдийн ертөнцид байдаг. Тэр зүйлтэй зэрэг өнөөдөр техникийн хүчээр амьдрал дээр бүгд биелжсэн байна. Тийм учраас шинжлэх ухаанд суралж тэр дэвшсэн техникүүдийн амьдралдаа хэрэгэл сур гэсэн. Ийм санаа. Тэгхийн бол сая нөгөө 1-р хууль 2-р хууль дээр ярьсан боломжгүйг боломжтой болгоход бүр илүү тусалж байгаа юм. Хуучин болвол одоо заавал очихгүй бол өөрийнхөө ойртны хүмүүстэй уулзч чадахгүй байж. Гэтэл өнөөдөр тв алгасаад амьдарч байгаа ч гэсэн шууд видео дуудлагаар бие биегээ хараад ярьж байна. Энд чи боломжгүй зүйлийг боломжтой болгох гэсэн байна шүү дээ. Тэгвэл энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шийдвэрлэлхүүр дээр бас ярьсан байж байгаа. Яаж техникийн хүчийг ашиглах вэ? Ямар төрлийн одоо амьдралыг хялуурчилдаг, өөрийгөө хөгжүүлэхэд тусалдаг, ажлын бүтэмжийг сайжруулах болж байгаатай техникүүд байх. Энийг бас энэ мөрөөдөл биелүүлэх шийдвэрлэлхүүр дээр оруулсан байж байгаа. Өнөөдрийн Ираны дэлгэрэнгүй хагуулгыг болвол энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шийдвэрлэлхүүрээс уншин гэсэн үг. Гэхдээ энэ шийдвэрлэлхүүр дээр бол 10 шийдвэрлэлхүүр бичсэн байна. Энэ боломжийг хөстэй зэрэг ашиглах. За энэ нь бол ерөөсөө энэ 10 шийдвэрлэлхүүр зөвхөн нэг юм байгаа шүү дээ. Тийм учраас дараагийнхаа яраа илтгэлүүдэд бусад одоо үлдсэн төлхөрүүдийн талаар бас ярина. За өнөөдрийн ярсныг товчхон дүгнэе. За өнөөдөр бол боломжгүйгийг боломжтой болгох 3 хуулийн талаар ярьлаа. За энэ 3 хуулийг бол Английн зохиолч клерк зохиосон Clerks 3 Laws гэсэн одоо бүр юм нэртэй. Клерк бол жогнолч зохиол бичдэг. Бүр 45 онд химэл дагуулад интернет бий болохыг жогсон байдаг. Өөрийнх нь хэлсэн ярьсан зүйл бол амьдрал дээр ингээд бас бодиттой болоод явж байгаа. Ийм зохиолч хүн байгаа юм. Тэгэхээр энэ 3 хуулийнх нь бол нэгдүгээр нь бол туршлагатай, хогшин, эрдэмтэн хүн болно гэж хэлж байгаа бол болно. Энэ баг үнэн байдаг. Харин болохгүй гэж хэлж байгаа юм бол боломжгүй гэж байгаа юм бол энэ худал байдгийг хвчлээ. За ийм хууль. Тэгэхээр настайч бол үнэн хэлж ийн худалдаж ийн гэдгийг бас энэ хуулиар шалгаж болно гэсэн. Тэд нар болно, боломжтой гэж байгаа бол тэрийг дагаж болно. Үнэн үг хэлж ийн шийдэж болно. Өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө амьдралаар, өөрийнхөө мэрэгчлэр ойлгосон зүйлүүд байна шүү дээ. Дагаж болно. Харин тэд нар болохгүй гэж байвал тэрийг цороо сөхөрөх хэрэгтэй. Тэд нар шантарсан зүйл нөх нь шүү дээ. Гэхдээ дараагийн үеийн хүмүүс, залуу хүмүүсүүд боломжтой болох болж чад. Энэ бол залуу хүмүүст
Ер нь бүх насны хүмүүст бол асар их одоо ихтгэл зориг өгч байгаа. За хоёрдугаар хууль нь бол боломжгүй гэд тогтоосон тэр хил хязгаарыг, тэр заагийг өчүүхэн тэдэд даваад үжиж байгаа. Тэгвэл боломжтой бол. Дийлэн хүмүүс үлдээж ирэх боломжгүй гэсэн зүйлээр ордог. Тэр хаалгыг нээж үждэг. Тийм учраас юм ба шүү дээ. Багаж ирэх онгойлгож авсаар шахаагаад үж. Өрөөсөө л таваад үж. Тэгхийн бол тэр хаалгаар орж болох юм байна. Боломжтой юм байна гэх. За энэ бол ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүнээ хөгжил. Тэгээ ерөөсөн амьдралын бүх хөл хүр, спорт, биеийн тамир, шинжил ухаан, техник мэргэжил, бизнес холбогдохгүйс халуур гэж байна. Бид нар айж, хичээж, боломжгүй жүжиж. Тэр өчүүхэнд оролдоод багаж ирхийн хүчин зүтгэл гаргаад тэгээд үж. Тэгхийн бол бүх юм боломжтой бол. Ийм гайхамшигтай байл. За 3 дугаард нь бол хангалттай өндөр түвшинд хөгжсөн технологи бол эд шидээс ялгаахгүй. Тийм хүчтэй. Тэгэхээр зөвхөн одоо борж үрхэрэн одоо болгоно бүтэн боломжтой болгоно гэд чүтгээд ажиж болохгүй. Дээр нь үлдээж ирэх техникийн ашиглах гэсэн. Техник өөрөө чинь боломжтой болох тусна. Дараагийн боломж хийнэ. Өнгөрсөн зөвхөн үлгэрд гардаг эдитийн ертөнцид байдаг. Тэр зүйлүүд өнөөдөр боттой болчихсон. Бид нар нисэж байна. Бид нар интернетийг ашиглаж байна. Бид нар видео дуудлага хийж тэр байтугай юм төрсөн. Эргэтэн сольж байна. Дуршилтын дасгад хүнийг хүртэл бүтээх ийм төшөнд төрсэн байна. За ийм байдлаар ингээд Керлгийн 3 хууль бол гайхамшигтай. Хэн нэг хүн хэрвээ боломжтой гэж ивэл тэр гарцаа байхгүй боломжтой. Харин боломжгүй гэж ивэл тэр худлаа халж. Тэрийг сөрж бол. Тэгжиж боломжгүй зүйл боломжтой бол. Тэгвэл боломжгүй зүйл яаж боломжтой болохгүй гэдэг жирэг тэр боломжгүй гэсэн тэр хязгаарыг хил хязгаарыг өцөөхөн тэдэд аваад өгч. Тэгээд дээр нь устай жирэг шинжлэх ухаан техник ашигла. Хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан техник технологиос хожирч болохгүй гэсэн. Тэрэнд мөнгө харилж болох. Тэгхийн бол бүр илүү хялбархан боломжгүй гэсэн зүйл очив. Боломжтой. Өөрөөр хэлэх юм бол өөрийн чинь мөрөөдөл биелнэ. За энэ боломжгүй байдлыг боломжтой болгох. Тэгээд дээр нь шинжлэх ухаан техник технологи ашиглах арга төртөл хежээш оройтхгүй мөрөөдөл биелүүлдэг шийдвэрлэх гэдэг номон дээр бас бичсэн байна. Энэ ном ерөөсөн нэг жижигхэн агуул. Цааш нь тэр олон арга шийдвэрлэхийг ойлгох юм бол энэ номыг авч уншиж бол. За бас олон хүмүүс авч уншсан. Ингээд энэ шийдвэрлэхээ ачлаад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээд явж байгаа та бүхэнд амжилт хүсье. Маш их баярлалаа.